Монголын газар нутгийг бас их онцлог юм байна. Ягаад гэвэл одоо бид нар хасах төчийг мэдэрцгээж штэ тийм ээ. Зундаа болохоор нэмэх төчийг мэдэрдэг. Ингээд хэлбэлцлэр ярих юм бол 80 хэмийн ийм хэлбэлцэлд байгалийн шалгарлыг давж гарна гэдэг маань өөрөө биологи ургамлын хувьд бол хамгийн шимэн болчдөг юм байна. Хүний хувьд ч гэсэн маш их одоо биологийн хувьд шалгарлыг байгалийн шалгарлыг гараад ирдэг ийм одоо тогтолцоод явдаг юм байна л. Тэр утгаараа бол Монгол одоо нутагт ургаж байгаа ургамлуудын одоо хүч чадал их өндөртэй байна гэж гардаг. Тэгээд одоо би зүгээр сонирхолтой хэлэхэд одоо монголч нөгөө хунчрын бас ингээд тармилжуулалт явдаг болцсон. Тэдний ингээд судалгаа хийгээд үзэхэд одоо хунчир гэдэг зүйлийг бол өмнөд хөрш маань тармилжуулдаг. Дэлхийн зах зээлийн хамгийн том юг нь өмнөд хөрш одоо хангадаг байх жишээтэй. Гэхдээ яг ингээд биологийн тогтолцоодыг аваад үзэхээр нарийн судлаад үзэхээр Монгол одоо ургал зэрлэгээр ургаж байгаа болоод тармилжуулж байгаа энэ хунчир жишээлбэл биологийн идэвх чанар маш өндөр байх байж ах жишээтэй. Тэгэхээр энд юу гэлээ тэгэхээр хунчир сайн боловч Монголд ургаж байгаа юмнууд нь огшимэн байна. Өөр эми ургамал сайн боловч Монголд байж байгаа зүйл нь огшимэн байна. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөхтөнгө радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноо танилцуулъя. Ихэмж Баяр Бямбтай ярилцахаар зочноор студидтэй ирсэн. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өрсөнд баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Монгол ардын уламжлалт ангаах ухааныг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах тал дээр анхаарч ажиллах тухай. Тэгэхээр та энэ зарлагийг их ач холбогдол өгч түүхэн өдөр гэж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр Монголын уламжлалтын ангаах ухаанд зориулж зарлиг гарч байгаа нь монголчууд бидний хувьд шинжлэх ухааны салбарын хувьд, ангаах ухааны хувьд яагаад түүхэн өдөр болохыг та нэг тайлбарлаж хэлж өгч. Тийм. Энэ дээр бол уламжлалт ангаах ухааны салбарын эмчнэр за тэгээд Монголын ард түмэн бол их баяртайгаар хүлээж авсан. За тэнд дундаа бол одоо яг 1 сарын 16-нд бол одоо уламжлалт ангаах ухааны салбарынхан энэ өдрийг одоо зарлиг гаргасан энэ өдрийг бол уламжлалт ангаах ухааны өдөр болгохоор одоо ингээд тэмдэглэхээр болсон байх жишээтэй. Тэгэхээр яг энэ зүйл яагаад энэ цаг үед гарч ийн гэхээр би хувьдаа ингэж бодсон. Ер нь бол энэ дэлхийн нийт чинь их одоо даяарч шүү дээ, тийм ээ. Одоо хил хязгаар гэж байхгүй болж байна. Аль жуулан руу очиж болж байна. Эд бараа таварын харилцаа, мэдээллийн урсгал гэхэд бид нар хаанаас мэдээлэл авч байна. Нэг талаараа бүх юм ингээд хавтгаа болж байна, ижилсээд идэг. Гэтэл тэнд дунд бид нар юугаар ялгарх юм? Монгол хүн гэж хэн байх юм? Өв соёл нь юу байх юм? Тэгэхээр чинь нөгөө бидний үүх түүхээр намжиж ирсэн энэ өв соёлуудаараа бид нар ялгараад тэрүүгээрээ дэлхийд тэрийг онцгойруулж тэрүүгээрээ одоо бид нар ч Монгол хүн гэдгийг тодтогч өгөх ийм одоо цаг үе бол одоо ирээд байгаа. Тэгээ яг энэ үед л одоо бас Монгол улсын ерөнхийлөгч маань одоо уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан. Тэгээд засгийн газарт энийг бас үүрэг болгоод ингээд явж байгаа нь бол маш одоо цаг үе болсон. За тэгээд энэ дэлхийн хэмжээнд одоо харсан ийм том үйл явдал боллоо гэж би бол өвдө харж байгаа. Яг энэ зарлагт бол одоо ингээ 345 жилийн ой дээр гэж ярьжсэн. Бас Монгол уламжлалт ангаах ухаан үүсээд 3000 жил, 5000 жилийн тэртех юм бас яригдж байна. За манай Монголд бол бидний мэдж байгаагаар сүүл сонсноор 1990-ад оноос эхлээд яг энэ уламжлалт ангаах ухааныг хуучин хэвээр нь иргэд сэргээх хөгжүүлэх тухай асуудлууд яригдаж анхны энэ албан ёсны эмнэлэг тогтолцоо үүсээд ингэж явж байгаа штэ. Та түүхэн их сурвалжаас нь үүдэж ярьж өгвөл аль цаг хугацааг хамарч ярих вэ? Тэгэхээр нөгөө Эрдэнэтийн судлаачдын үед бол одоо ингээд археологийн олдвруудыг судлаад за яг нь Монгол одоо ангаах ухаан гэдэг зүйл бол 5000 жилийн өмнөөс бол ингээд үүсэлтэй хөгжөөд иржсэн ийм одоо ухаан байна гэдгийг одоо хүмүүгийн үеэс эхлээд үүсэлтэй иймнүүд байна гэдгийг бол археологийн олдвроор тогтоож байгаа. Тэр утгаар нь бол 5000 жил гэдэг одоо тоо баримтууд яригдчих байгаа жишээд. За тэгээд мэдээж тэндээс хойш бол тодорхой хэмжээний одоо хөгжлийн үе шатууд явсаар л байсан. Ингээд 1861 онд бол одоо ламын гингээл усан данцсан чанцсан одоо гэгэний үед бол яг энэ дэг сургууль буюу одоо илүү институтийн төвшөнд ороод мам тацангуудыг байгуулад ингээд явахдаа бол илүү одоо буддингүү ухаан за одоо төвдөөс дамжиж ирсэн ухааныг илүү яг Монголын газар нутагт Монголын цаг уурт Монгол ахуйдаа суулгаад энэ одоо уламжлалт ангаах ухаан гэдгийг бол яг илүү одоо системчилж оруулж ирсэн гэдгээр бол сая 345 жилийн ойгоо одоо огтж байна гэж ярьж байгаа. За ингээд мэдээж бол түүхэн одоо үед бол
37 оны хэлмэгдүүлэлтийг бид нэр сайн мэддэг. Энэ өв ухааны тухайн үеэс эхлээд ер нь бол хаагдмал болж эхэлсэн. Мам татсангуудыг устгасан. За ингээд ардын зүйл бол нуугдмал байж ирсэн ч гэх юм уу те. Ийм цаг үеийг дамжиж хагаад 1990 оноос хойш яг энэ анхны одоо мам татсангийн дэг зүйлүүдийг бол алдагдуулахгүйгээр сэргээ хөгжүүлж ирсэн бас ийм түүхийн үйлчлэлүүд. За ингээд 1998 онд бол Монгол одоо яг төрийн бодлоготой бас улам шангаа ухааныга одоо хөгжүүлэх улсын хурлаас тогтоолно гарч ирсэн. За ингээд энэ цаг үед бол ерөнхийлөгч бас энийг илүү өргөн цар хүрээнд хурцтай хөгжүүлэхийн тухайд бол одоо зарлиг гаргаа явж байгаа. Ийм л одоо цаг үеийг дуулан явж гин гэж залуу эмчүүний хувьд бол би ингэж харж байгаа. За мэрэгжилтнүүдийн хувьд, эмчнэрийн хувьд уламжлалт ангаах ухаан хэр өргөн цар хүрээтэй. Шууд ингээл ой тоонд нь тав гэл буугаад ирж байна. Яг энгийн иргэд бидний хувьд за манай Монголын уламжлалт ангаах ухаанд эхлээд юу орох вэ? Суцаар ойшилноо. Олон төрлийн үс урмал дээр одоо суурилсан эм тангууд орж ирж байна. Гээд ингээд цаашаага нэг айхтар холддгүй. Тэгэхээр та Монгол ардын уламжлалт ангаах ухаанд тийм ээ зөвхөн хүн болгоны толгойд байдаг суд царайл тан уулгаал болоо юм уу? Өөр ямар чухал эмчилгээнүүд, үйлчилгээнүүд багтдаг вэ? Яг үнэ. Тэгэхээр би бас өөрөө яг үндсэн бол одоо Европ ангаах хүн гэж ярьдаг тийм ээ. Манай ардын дунд энэ чиглэлээр төгсөж яг эмч болсон. Тэгээд төгсөж гарснаас хойш одоо нийгэмд хүмүүст өвдөх асуудал нэг өөр асуудал. Энэ дээр клиникийн одоо эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал. Өвдөхөөс өмнөх асуудал чинь дэлхийн нийтэд хамгийн чухал асуудал байгаад байна. Энийг одоо ярьж хэлий, түгээн дэлгэрүүлэе гэж одоо өөртөө зорилго тавиад ингээд эмч болсныхаа дараа хүмүүст сургалт мэдээлэл өгөх гээд ингэсэн. Яг бидний сурсан нөгөө ангаа ухааны боловсрол гэдгийг тэн дээр ойлгосон. Өвдсөний дараах юмнуудыг бид нар заалгасан байсан юм бэл. 6 жил өглөөнөөс орой хүртэл ном үзээлсэн, өвчин л бид нар үзээдсэнс биш өмнөх асуудлуудыг ерөөсөө үзээгүй. Ингээд шим тэжээлийг тодорхой хэмжээний нутришны юмнуудыг одоо эргэж хараад өөрийнхөө хэмжээнд судлаад юмуд өгсөн. За ингээд дараа нь ингэнгүү чинь яг тэр нөгөө одоо макро микро шим тэжээлэр хоолны зөвлөмжч гэдэг юм ингээд явахад нэг талаараа өвөрцөнтэй боловч нөгөө талаараа бас учир дутагдaltaй байсан. Ингээд хамгийн бидний ойр байсан юу хэр мэдээж уламжлалт өв соёл, уламжлалт ангаа ухаан. Энэ зүйлүүд дээр бидний яг эрүүл байх үндсэн суурь юмуд энэ дээр байдгийн байх шүү гэдгийг олж харсан. За ингээд бүр цаашлах юм бол уламжлалт ангаа ухаан зөвхөн хүнийг эрүүл байлгах одоо өрсөн сэргийлэх эмчилгээс гадна бүр нарийн тэр төвшөнд нь одоо сэтгэлийг амар амгалан байлгах, бүр цаашаа нөгөө сэтгэлийн гэгэрлийн төвшингийн юмнууд хүртэл энэ ухаанд чинь бүр ингээд шат чаттайгаараа одоо байдгийн байна гэдгийг олж харсан. Тэр утгаар нь би уламж шангаа ухааны онцлогуудыг хэлэх гээд юм л да. Уламж шангаа ухаанд бол хүнийг юу гэж авч үзээд байна гэхээр хүн гэдэг бол би энэ бодгоол үүсэхтэй та би үүсэхтэй бол мэдээж нэг талаасаа эцгийн цагаан тусал. Нөгөө талаасаа эхийн туслаа хоёр одоо нэгдэх нь байна. Ингээд зөвхөн бол бие махбодыг үүсэх яг энэ үеэсэд болохоор одоо тийм сэтгэл буюу намш одоо бид нар энгийн нэрлэх нөгөө сүнс сэтгэл гэдэг зүйл орж ирснээр энэ зүйл чинь хоорондоо үүлийн барилгаар одоо холбогдчихэж бидний бодгаал энэ хүн үүсдэг юм байна. Тэгэхээр уламж шангаа ухаан юу гэж хэлээд нэхэрэ хүнийг авч үзэхдээ нэг талаасаа махан бие махбод буюу бодгаал нөгөө талаасаа сэтгэл энэ хоёрын нэгдэл юм а гэж үздэг. Тэрүүгээр илүү өргөн цар хүрээтэй судлах болчих. За мэдээж өрний ангаа ухаан буюу одоо орчин цагийн ангаа ухаан бол яаж үзээд ийм нэхэр мэдээж маш нарийн түвшинд хөгжиж байна. Хүнийг бол гэхдээ илүү арга талаас нь. За хүн бол 37 триллионсээс тогтож байна. Энэ ис болгон чинь өөрөө цаашаага одоо генетикийн мэдээлүүд агуулгадж байна. Тэр генетикийн мэдээллүүдийн маш нарийн түвшинд судлаад хүний ер нь геномын секвенс буюу тэр дарааллыг бүгдийг тогтоогоод үзсэн. Тиймдээч энэ хүний генетикт ийм алдаа гарах юм бол энэ өвчнөр өвдөх магадлал нь байна гэдэг. Ингээд илүү матери талаасаа маш нарийн түвшинд хөгжсөн. Гэхдээ нэг жоохон дутагдaltaй зүйл нь болохоор хүнийг сэтгэл гэдэг зүйлээс арай өөрөөр үзээд байгаа. Сэтгэлийн юу гэж үзээд нэхээр энэ тарих мэдрэлийн тогтолцоонд үүсэж байгаа нейрохим био одоо медиаторууд даавруудын нөлөөгөөр ихсэж багасж байгаатай нь холбоотой сэтгэлийн одоо хөдлөлүүд гарч ийна гэдэг талаас нь л авч үзээд идэг ийм зүйл. Уламж шангаа ухаан болохоор түрүүний хэлсэн тэр нөгөө бие сэтгэлтэй нь холбож авч үзээд байгаа болохоор хүнийг одоо шинжилт судлахтаа тэр нөгөө суц одоо онцлогоо гэдэг зүйл энэ дээрээс ургаж гарч ирдэг. Тэгээд нөгөө суц онцлогоо гэдэг зүйлээр үзэж байна. Хил онцлогоо гэдэг зүйлээр үзэж байна. Шээс онцлогоо гэдэг зүйлээр ингээд хүнийг онцлохдоо ганцхан нэг эрхтний нь одоо өвдчихжээ. Гэхээс илүүтэйгээр тэр хүний бие махбодын нөгөө 5 цул 6 сав эрхтний
тэнцвэрийг хангахын тухайд одоо яг дараагийн эмчилгээний арга зүйн явдаг гэдгээрээ илүү онцлогтой гэсэн үг. Одоо Монгол уламжлалт хангах ухаан болон бие сэтгэл хоёрыг нэгт авч үзээд хоорондын уялдаатай гэж ингэж үзэж байгаа. Та сая яг энэ хэлсэн шүү дээ, Европ шинжилгээ ухаан бол ингээд арай өөр байгаад байна гэсэн. Одоо психосоматик шинжилгээ ухаан судлаач гэд эмчнэр бас байна штэ. Гэтэл манай Монголд энэ яагаад ингэж хөгжөөгүй вэ? Гэтэл Монгол ардын уламжлалт хангах ухаан чинь угаасаа бие сэтгэл гэдэг байгаа хэрнээ. Энэ ингээд нэршил нь өөр байгаа боловч авь адилхан ингээд яваад исэн байж юу? Яг үнэ. Тэгэхээр психосоматик гэхээр психо буюу сэтгэл, соматик буюу бие махбодын. Одоо өөрөөр хэлэх юм бол орчин цагийн хангах ухааны психиатр буюу сэтгцэн эрүүл мэндийн салбарын нэг одоо судлагдсан салбар судалгаа шинжилгээг болохоор психосоматик гэдэг. Энэ болохоор юу гэлээд нэхэр хүний энэ сэтгэлээс үүсэлтэй биеийн өвчлөлүүд үүсдэг юм а гэдгийг судлаад. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд ер нь хүмүүсийн дунд ийм өвчлөлүүд их болсон. Чэйжэр ингээл хүндүр оргиол байдаг. Ингээл амьсгал тавчтаад байгаа юм шиг. Ингээд үзэхэр гинт одоо зүрхэнд болиглаа эхэлдэг. Тэгэхээр за зүрх өвдөд ингээл зүрхний эмнэлгээр явна, шинжилгээ өгнө, зүрхнээс их хаамжлыг хийлгэн яг бүтцийн болоод үйл ажиллагааны өөрчлөлт илэрхгүй. За ингээд за зүрхний эмч жишээлбэл за танд бол зүрхний талаас асуудал алгаа. Та мэдрэлийн эмчээр нэг яваад үзээрэй. За ингээд мэдрэлийн эмчдэр очино зохих одоо шинжилгээнүүдийг өгнө, багжийн болон тий одоо шинжилгээнүүд өгнө. Мэдрэлийн талаас танд бас өөрчлөлт алгаа. Тэгсэн мөртөө зовирн байгаад идэг. Маш хүчтэй өвдөлтүүд өвдөг, гинт өвд. Тэгэхээр энд ерөөсөө яг ийм зовиртой хүмүүс маш их байгаа. Гинтл даралт нэгсдэг, гинтл одоо сэтгэл намдаг, тэгээд нойргүй болцсон ийм зүйлүүд ерөөсөө маш. Тэгэхээр энийг бол психосоматик өвчлөл гэж одоо орчин цагийн хангах ухааныхан нэг салбар болгоод байдаг. Уламжлалт хангах ухаанд бол энийг бас маш өргөн цар хүрээтэй авч үзээд байдаг. Тэрний юу гэхээр нөгөө бидний хийтэй холбоотой зүйлүүд байна. Энэ хямраад ийна гэдгээр авч үзээд. Тэгэхээр энэ юу гэлээд нэхэр бидний өвчлийн их үндэс чинь өөрөө явж сэтгэлтэй л холбогдоод байна. Сэтгэл өөрөө маш агуу хүчтэй. Хүнийг өөрийг өвдгөж болдог. Сэтгэлээрээ маш зөв одоо мэдээллийг бид нар сэтгэлдээ ингэнээр хэлэх юм кодлж чадах юм бол бид нар ямар ч өвчнийг бас даван гарах ийм том сэтгэлийн тэнхээ гэдэг юм бидний дотоод хүчинд байдаг. Энийг уламжлалт хангах ухаанд бас л яг тэр хий гэдэг зүйлтэй аваад судлаад эмчилгээний арга болон бясалгал одоо тэр бүх юмтай холбоод явчихдаг. Уламжлалт хангах ухааныг аль хэдийн шүтээд үр дүнгийн мэдрээд за нэг жоохон тамир тэнхээ сэлбэхээр уламжлалтаар яваад сурцсан хүмүүс бас байна. Зүгээр л яг Европ эмчилгээгээр явдаг нэг хэсэг бүлэг бас хүмүүс байгаад байна. Тэгэхээр та Монгол уламжлалт хангах ухааныг зөв түгээн дэлгэрүүлэх, зөв сурталчлах тухай яриад байна штэ. Энэний ялгааг нь хэлж өгөөч. Одоо жишээ нь одоо энэ Монгол ардын уламжлалт хангах ухаан юм уу? Энэ зүгээр амд амцсан юм уу яриа гэдгийг мэдэхгүй байна. Нэг ийм үг байгаад байдаг штэ. Нэг тийм өвчин байх юм бол нэг амтны идэрхтэн бүхлээр нь түгийгээр нь залгичих тэгдгийн байсан гинлээ гэл энэ яриа ч одоо уламжлалтаа орох юм уу? Амд амцсан ярианд орох юм уу? Яг зөв. Энд дэр нэг ардын хангах ухаан буюу нэг уламжлалт хангах ухаан гэдэг хоёр ерөнхийдөө ойлголоо. Яг ардын хангах ухаан гэхээр таны за ингээд ийм дээр ийм хэрэгжилчих, тийм хэрэгжилчих домын шинжтэй бас зүйлүүд юм. За зүгээр ингээд амаас ам дамжаад ирсэн зүйлүүд. Уламжлалт хангах ухаан гэдэг нь энэс юугаараа илүү өөр вэ гэхээр илүү онл арга зүйтэй системчилдсэн бүх зүйлүүдийг ингээд нөгөө одоо хөгжөөд ирсэн юм зүйлүүд байна. За ардын хангах ухаан дээр бол яг одоо за ийм өвчнөд ийм одоо зэрлэг одоо амтны махал идэн цус уунч гэдэг юм уу ингээд нэг юм тэгсэн мөрд энэний тэгвэл цаад онлын үндэслэл нь яг юу юм бэ гэхээр тэр хэлж байгаа хүмүүс ч сайн мэдэхгүй юмнууд нь ч тайлбар юмуд байхгүй. За тэгэх юм бол уламжлалт хангах ухаан тэр юу гэлдэг гэхээр нөгөө хүн гэдэг зүйл чинь бидний сав шим ертөнц. Энд чинь өөрөө одоо бүт тогтохтой ярих юм бол гүн ухааны төвшөнд бол 5 махбодоос тогтоод нөгөө шороо махбод, усан махбод, тийм ээ, гал махбод, хий огторхуу гэдэг энэ махбодуудаас тогтоод. Хүн гэдэг чинь өөрөө яг энэ сав шим ертөнцийн бүтээл үе, байгалийн нэг бүтээл. Тэр утгаараа бол бас л хүн гэдэг чинь өөрөө 5 махбодын одоо ийм нэгдлээс тогтоод байна. Бидний түрүүлсэн 37 тэрлээс гэдгийг чинь нөгөө талаас нь бэлэг талаас нь үзэх юм бол 5 махбод. Энийг цааш нь хураах юм бол нөгөө хий шарга бадгана гэдэг зүйл чинь 5 махбодоос ургаж гарч ирээд байна. За энэ хямрдгийн, энэ тэнцвэрчдгийн, энээсээ хамаарад тэр нөгөө 5 цул 6 сав эргэтэн чинь хямраад энэ өөрчлөгдөд байна. Ингээхийн тулд буцаагаад энэний ерөндөг нь тэнцвэржүүлэх аргачлалууд нь юм байна гэд бүгдийг нь онл арга зүйтэй авч үзээд ингээ хөгжөөд явж байгаа болохоор системтэй хөгжилтэй энэ зүйл болохоор уламжлалт хангах ухаан. Тэгэхээр энэ хоёрыг бас ялгаж салгаж ойлгож явах нь бас их зөв гэж би хувьдаа бол тэгж боддог.
Орчин цагт ямар нэг юм одоо ингээл хөгжөөд лэн уламжлалт хангах ухааныг одоо байгаагаар нь эсвэл одоо бидний жоохон мартцсан байгаа юм нэргэд сэргээгээд шинэ үеийн техник технологитой хольж Европ хэмжээлгээтэй хольж хөгжүүлэе гэвэл та одоо аль талын судалсан хүн байгаад байна. Үндсэн мэргэжил бол Европ хангах ухаан. Сүүлд уламжлалтаар одоо нэлээд сонирхож гүнзгийрүүл судалж байгаа хүний үед энэ эндээс нь эхлэх юм бол дис дараатай энэ шинжилгээ ухаан маань илүү үр дүнд хүрэх юм байна шүү гэсэн юм бодлууд сэдвүүд байна уу? Тэгээ яг их гой сонирхолтой яг энэ цаг үеийн асуулт байна л да асуулт байна. Тэгээ сая нөгөө ерөнхийлөгчийн тэр зарлиг дээр бас нэг зүйл дээр нь одоо энэ их хөгжлийг одоо судлах, цуглуулах, тэгээд энэ дээрээсээ AI дээр суурилсан технологиг нэвтрүүлэх нь чухал юм а гэдэг ийм одоо зүйл орсон. Тэгээ өнгөрсөн оны би 10 сарын сүүлээр өмнөд одоо хөршид кантон гэж олон улсын том үзэсгэлэн болдог шүү дээ. Тэрүүгээр ингээд сонирхоод орж үзлээ. Тэгэхэд тэн дээр нэг хятадын одоо ангаа ухааны сургуулийн хөгжлийн одоо юмудаа танилцуулж байгаа. Тэгээ тэн дээр болохоор бас сая би хэлсэн нөгөө хил онцлогоо, суд онцлогоо байдгаа гэдэг. Тэгэхэд бид нэр яаж нөхөр хил онцлогооны аппарата давхар бүтээчих. За уламж санаагаа ухааны эмч бол за өвчнийг ороод ирэхэд хилийн үзлээ, өнгөрийн үзлээ, одоо тэр улаалтын үеийн юмнуудын онцлогын дагуу үзээд өөрчлөлтүүдийн өөрөө одоо онцлог дээр үндэслээд өөрөө дүгнэлт гаргаж байна. Тэнгүүд одоо нөгөө их хөгжлөгээд байгаа нь болохоор маш олон хүмүүсийн датаг бүрдүүлээд тэн дээрээ тоон анализуудыг хийгээд за ийм өөрчлөлт байх юм бол ийм гэдэг ингээд нөгөө тоон анализуудаа математик одоо аргачлалд оруулангуудаа зургийг авчиж орлоо ингээд хилээ гаргалаа нүрэ зургийг авлаа 3 проекцийн зургийг авлаа тэгээд тэндээсээ програмчлалд оруулангуудаа тэр хүний одоо манайхаар инженеэр хэлэх юм бол хий наривдч юу шаруу наривдч юу ингээд тэнцвэрүүдийг гаргаж ирээд за тэн дээрээсээ үндэслээд за та эдийн ундаанд ийм анхаараар явдал мөрдөө ийм анхаараар гэдэг ингээд зөвлөмжүүдтэй нь хоолны жортой гаргаад өгсөн юм технологийн шийдлүүдийг гаргаж ирж. Тэгээ ганцхан хил онцлогоонд биш давхар эм чинь ингээд судсан яг нөгөө барьдаг цэгийг яаж байгаа тэн дээр бас яг судсыг пульсацийг мэдэрдэг технологи гаргаад ирсэн. Мөн адил тэндээс нь судасны одоо онцлогооны юмуудыг бас үзэж. Ингээд нөгөө технологи уламж шинжил хоёроо давхар яаж байгаа. Тэгэхээр би энэ дээр ямар байр суурьтай байдаг вөхөр мэдээж хүн гэдэг тэр нарийн тэр тусмаа эмч хүн гэдэг бол цагаас цагт одоо туршлагачж яадаг, ур чадвар сууж яадаг, мэдрэмж сууж яадаг. Энийг техник бол бүрэн одоо орлох боломжгүй. Гэхдээ хүнд бас ингээд туслах, алдаа гарах магадлалыг бууруулж өгөх энэ зүйлүүд дээр ингээд хоршоод явах маш том ийм бас одоо хөгжлийн үе дээр явж байна. Тэгэхээр монголчууд маань ч гэсэн яг өөрсдийнхээ big data-гаа үүсгээд яг бас ингээд энийг Монгол уламжлалт агахын дээр суурилсан энэ хиймэл оюун ухааныг давхар хөгжүүлсэн ийм технологийн шийдлүүд гэсэн бид нэр цаашдаа бол хөгжүүлж явах юм бол нөгөө эрүүл мэндийн аялал жуулчлал энэ зүйлүүд хүртэл бас их бий болох боломжтой байна гэж би бас одоо тухай дараа болж харсан. Таныг ярьж хахад асуумаар юм гинт бодогдоод дундуур нь өөр юм асуугаад байж магадгүй уучлаарай. Одоо энэ судас онцлогооны тухай ярьж хахад хил онцлогооны тухай ярьж хахад нацаг дөрж хамт хоёрын ярилцлагыг подкастыг би бүтэн сонссон. Судасаар онцлох одоо их нарийн байдаг. Тэр одоо 1-р курсээс хүүхдүүдийг дадлагжуулж байгаа 6 жил суд сойрн. Тэр хүн мэдээж насаараа, туршлагаараа, мэдрэмжээрээ ингээд өсөд явна. Хэрвээ тэр суд сорж байгаа уламжлалтын эмч бясалгал хийж чаддаг бол бясалгалын өндөр түвшинд хүрсэн бол тэр баг одоо миний ойлгож байгаагаар те одоо баг ичтэн чим шиг юм болох нь үдэ гэсэн ойлголт аваад энийг цааш нь үргэлжлүүлж асуумаар санагдсан. Судас барьдаг энгийн уламжлалт эмч энэ AI технологиос арай ялгаатай дэвшилттэй гэсэн үг тийм ээ. Бясалгал хийж чаддаг байхаар тэнд одоо ямар мэдрэмжийг илүү авах юм болов? Тэгэхээр нөгөө бясалгал хийнэ гэдэг нь эмч хүн бол өөрөө илүү тэр нөгөө нэн часралын бясалгалыг бас их түлхүү хийдэг. Тэгэхээр нөгөө өвдцэн зовдсон байгаа одоо аврал ирээд ирж байгаа хүнд тусалчих юмсан одоо эдгээч юмсан гэсэн нэн часралын сэтгэлийг маш сайн үүсгэж бясалгаж одоо өөрийгөө тэгж байж байгаа тохиолдолд тэр хүнтэй одоо эрчим мэдээллийн гэх юм уу одоо шинжлэх ухааны одоохондоо хараахан тайлж чадаагүй тэгсэн мөртөө тийм юм коннекшнуд байна шүү дээ. Энэ төвшөндөө холбогддог юм байна. Ингээд эзэхээр улам санаа ухаанд ч гэсэн өвчнийг бол ойрын болон холын шалтгаан гэж үздэг. Ойрын шалтгаан нь юу гэлдэг вэ гэхээр бидний нөгөө өөрийн эдийн ундаа явдал мөрөнд буруу зан үйл дадалтай холбоотойгоо өөртөө ингээд өвчин хурааж байгаа. За тэн дундаа бол нөгөө хоолтын одоо буруу хоол одоо ишчин гэсэн өвчин бол одоо өвчний ихээл гэж үздэг. Тэгэхээр энээс хамаарат өвдөж байгаа бол энэ бол ойрын шалтгаан гэдэг. За холын шалтгаан гэдэг нь болохоор яг буддийн ухаантайгаа холбогдоод ирэхээр үүлийн хүртэл холбогдож эхэлдэг. Тэгэхээр тэр нэг судас
чагнаж байгаа маш одоо өндөр түвшинд бясалгал хийгээд ирэхээр тэр холын шалтгааныг одоо бас одоо таньж мэдэх, тэр одоо мэдээллийг унших, тэр түвшиндээ хүрдэг гэж үздэг. Тэгэхээр нөгөө холын шалтгааныг бид нэр таньж мэдэх юм бол мэдээж одоо буддингийн ухааны явгаар болохоор үйл хэрвээ нэгэн цагт шалтгаан нөхцөлийн ирэхээр боловсрч байгаа бол тэрнээс зугтах арга байхгүй. Харин энийг даван туулахдаа яаж хөнгөнөөр, яаж одоо зөв даван туулах вэ гэдэг энэ тэр эмч өөрийн одоо арга туршлага, өөрийн эмчилгээний яваараасаа хүнд одоо тус болж байгаа ийм л одоо тус бүтээж байгаа үйл гэж ойлгож байна гэсэн үг. Та бас нэг ярилцлаган дээр одоо хүний их эмч гэдэг мэрэгжил ер нь аль тийшээгээ яваад байна вэ? Бөөрийн эмч, эмэгтэйчүүдийн эмч, элэгний эмч, мэдрэлийн эмч гэд ингээд салаад яваад байна. Гэтэл хүний их эмч, ерөнхий эмч гэдэг ийм мэрэгжил байгаад байдаг. Эсвэргээрээ манай Монгол уламжлалт хангах ухаанд судсыг бариад тэр зөвхөн эмэгтэйчүүдийн эмч биш, тэр зөвхөн элэг бөөр тархины эмч биш. Ингээ бүгдийг онцлоод эмчилж их юм боломж байгаад байна гэдгийгсэн. Энийг та яг аль салбарыг судалж яваа хүний хувьд яаж ингэж нийлүүлж юм уу эсвэл салгаж тайлбарлах вэ? Тий, яг нөгөө буцаагаал гүн ухаантай холбоотой. Уламжлалт хангах ухаан бол гүн ухааны төвшөнд хүнийг нэгэн бүхэл цогц юма гэж үздэг. Тийм болохоор зөвхөн бөөрийг эмчилнэ гэж байхгүй, зөвхөн зүрхийг эмчилнэ гэж байхгүй. Тэр нөгөө 5 цул 6 сав өрхтний чинь тэнцвэр, тэрний цаашлах юм бол нөгөө хийшэр бадганы чинь тэнцвэр, тэрийг зохицуулж ядг нь энэ дээд нарийн ярих юм бол тэр нөгөө сэтгэл гээд ингээд холбогдоод. Тэгэхээр ерөөсөө л хүн бол нэгэн л бүхэл цогц юм а. Энийг эрүүл байлгахын тулд бүхэл цогцоор нь л эмчилнэ. Тэрнээс нэгийг одоо барьж аваад ингэчихэр боломжгүй гэдэг. Энэ нөгөө гүн ухааны үндсэл дээрээсээ суурлаад нөгөө онл арга 100 дараагийн бүх юм явчихж байгаа болохоор уламжлалтын бөөрийн эмч гэж байхгүй, уламжлалтын зүрхний эмч гэж байхгүй, уламжлалтын эмэгтэйчүүдийн эмч гэж байдаггүй. Мэдээж өөрөө наривсаад зүүнний талаасаа илүү ингээд өөрийнхөө ур чадварыг хөгжүүлээ явж байгаа эмчнэр бол байгаа. Тэрнээс яг эргэтний гэдэг юм бол байхгүй. Харин одоо өрний хангах ухааны философи бол илүү нэг материалист үзэлтээр суйрлаад яг аливаа зүйлийг харагдаж байгаа үзэгдэж байгаа юмгаа маш нарийн түвшинд нь судлана гэж ингэж судалж байгаа болохоор одоо яг бөөрийг бол нарийн түвшинд бөөрийн өвчлөлүүд, генетикийн түвшинд нь ингээд явчихсан. Тэгээд тэн дээрээсээ суйрлаад нөгөө эрүүл мэндийн тогтолцоо маань өөрөө тгээ явчихж байгаа болохоор эмчлийн тогтолцоо ингээд явчихж байгаа болохоор эмч нарыгээ тэгж бэлтэж байгаа. Зүрхний эмч, бөөрийн эмч. Тэгээд нөгөө тогтолцоон дээр ороод ирэхэд жоохон гажуудал үүсээд байгаа нь юу гэхээр одоо яг үйлчлүүлж байгаа хүмүүс маань эмнэлэг дээр очино, зүрхний тасгаараа очино, бөөрөн дээрээ очино гэл ингээл эмч дамжаад яваад идэг. Тэгээ эмч дээрээ дамжиж яваад ихээр яг нөгөө юм архаг хууч өвчнүүд маань төдийлэн сайн эдгэрэл өгөхгүй. Яг мэдээж тэнд бол одоо хурц шатны өвдөлтүүд намдаах, шинж тэмдгүүд намдаах энэ юмнууд нь сайн хийгдээд идэг. Орчин цагийн хангах ухаан харин юун дээр илүү яагаад гэвэл мэдээж багжийн онцлогоо байна, яаралтай дүргэн тусламж байна, энэ мис ажилбарууд байна. Энэ зүйлүүдээр маш нэрийн хөгжсөн. Тэгэхээр аль алийг ерөөсөө үгүйсгэж болохгүй, аль алийнхаа алдаатай гэх юм уу дутагдaltaй энэ юмудаа нөхөөд явна. Эцсийн дүндээ хүн ирүүл байх нь чухал шүү дээ, тийм ээ. Тийм тэр талаас нь л харах хэрэгтэй байна. Саяхан одоо энэ зарлагтай холбоотой их түүхэн өдөр боллоо гэсэн. Энэ зарлаг гараагүй байхад уламжлалт хангах ухааныг хөгжүүлэхэд, дэлгэрүүлэхэд юунд яг аль хавцаа саад дотгор учраад исэн юм бэ? Одоо энэ зарлаг гарснаар хууль эрх зүйн орчинд юм уу? Эсвэл хаана энэ айхтар дэмжлэг болоод байгаа вэ? Тийм, энд бол мэдээж 90 оноос хойш бол одоо уламжлалт хангах ухааны салбарт ажиллаж байгаа багш, эмч ажлын бүгдийн л одоо зүтгээд ингэ явж байгаа. Энэ хэмжээнд бол хөгжөөд ирж байгаа. Энэ дээр би зүгээр харахтаа энэ нөгөө өв соёлыг их буруу түгээсэн 60 70 жил буруу түгээсний харгай бас их том одоо чөдөр тушаа байна гэж би зүгээр хөвдөө хардаг. Сэрэлт кинон дээр жишээлбэл уламжлалтын эмч нарыг их буруугаар харуулсан. Тэр нь өөрөө саана ярих юм бол одоо ингээ улс төрийн үзэл сурталын юмнууд байсан. Тэрийг ард иргэд маань ингээд хүлээж авахтаа нөгөө эдийн уран сайхны кино гэж хүлээж авч байгаа боловч тэрийг цаана хүн ойлгохдоо буруугаар ойлгуулах ийм минутыг ингээ хийцэн болохоор нэг үе маань тэр чигтээ бас ингээд одоо бэлтгэгдсэн үе байна. Гэхдээ бас тэр үеийнхэн дунд чинь өв соёлоо дээдэлдэг бас үе нь байна. Ингээд нөгөө эцсийн дүндээ хүмүүсийн маань одоо тэр нөгөө яг энэ өв соёлтой холбоотой зүйлүүд төр ингээд олон жилийн явцсан турш явцсан бол бас их чухал зүйл байдаг юм байна да гэж би бол хөвдөө тэр талаас нь хардаг. Тиймдээ ч гэсэн л одоо аль болох энэ уламжлалт хангах ухааныг зөвөөр нь таниулчих юмсан. Тэгээд энэ дунд энэ орчин цагт одоо нөгөө шинжлэх ухааны нотлохоо судалгаатай хүмүүст тайлбарлаад өгөх юм бол хүмүүсийн нөгөө ихтгэл үнэмшил болоод энийгээ буцаагаад өв соёлоо өөрөө маш хайртай болох,
Тэгээ бусдаас одоо харамлах тий одоо бусдад гадныханд бол энэ өв соёлоо илүү гоё өөрөө одоо бахархаж ярих. Тэгээд би ингэж идэгдэг. Саяхан ерөнхийлөгч тэр одоо арга хэмжээнд тэр хэлж илээ. Польшид одоо төрийн ажил хийж хахад Польшийн тэргүүн хатагтай нь бол Монгол ангаа ухааныг маш их одоо сайшаажсэн. Монгол ангаа ухаанаар өөрөө бас тодорхой хэмжээний имчилгээ авсан юм байна гэж би ойлгосон. Ингээд тэрийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ өв соёл гэдэг маань зөвхөн 3.5 сая хүнийг имчлэх эдгэх асуудал бас биш юм байна гэж би өсөвдө харддаг. Энэ өв соёлыг бид нар өөрсдөө эхлээд маш сайн зөв одоо улс өртөгаар олон нийтээр одоо бүх ингээд нэг дуутай тий ойлголттой байгаа. Тэгээ тэрийг хөгжүүлээд ингээд цааш нь явах юм бол дэлхийн одоо 8.5 одоо тэр бүм хүнд одоо тус болох энэ өв уламжлал биднэрт бас байна. Монголын брэнд энэ юм байна даа л гэж би бас бодож явдгийн. Одоо манай энэ Монгол уламжлалт хангаах ухаан зөвхөн яг энэ манай монголчуудад бидэнд тохирсон ийм уламжлал, ийм имчилгээ ингээд зохирж байна уу? Яг сая таны ярьсан чи одоо өөр ТV-ийн өөр хүмүүст яг манай энэ уламжлал хангаах ухаан зохиж байгаа имчилгээ нь хэр нөлөөлдөг бол сонирхолтой санагдав. Яг үнэ. Энэ дээр ингээд үзэхэд бас Монгол ангаа ухаан ингээд одоо Монголд одоо хөгжиж ирж байгаа үг түүхийг бас гарал үүслийн бас ярьчвал илүү ойлгомжтой магадгүй баг. Ер нь бол мэдээж энэ 5000 жилийн түүхтэй. За тэгээд цаашлаад ирэхэд бол дараа нь бурхан багшаас ингээ үүстэй. За аюурведээс ингээд хоорондоо эн чинь тухайд аль соёл иргэншилтэйл ингээд хөгжөөл яваад байгаа шүү дээ. За тэгэхээр яг энэ нөгөө хийшэр бадхан одоо энэ 5 махуудын оноллыг гаргуулын зөнгөд Ведийн шитртэй холбогдоод явдаг. Ведийн шитрийн 5 махуд тэгэл энэ хийшэр бадханы юмнууд маань бурхан багшийн сургаал номдол хөгжсөн. Энтхгээс хойшоо төвдөд хөгжсөн. Тэгтээ бас давхарл эн чинь нөгөө их баг 10 ухааныхаа нэгдээ орж явдаг. Ингээд эрэхтэй төвдийн одоо өндөрлөгт бол яг тэр төвдийн өндөрлөгт байгаа хүмүүсийн амьдралд бас тэр хүмүүс чи өөрөмшүүлээд одоо хөгжиж ирсэн. За ингээд дахиад төвдөөс Монголд одоо бас хөгжиж орж ирэхтэй бол яг энэ тал газрын эрс тэрс уур амьсгалтай энэ Монголын ард түмэнд бол нөгөө хүүтэн халуун хүүтний өвчлөлүүдийнх нь аргачлал дээр ягаад тэгээ хэдэн ундаатай зориулаад арга аргачлал одоо энэ явдал мөр юмнууд нь одоо хөгжиж ирсэн. Эндээс аваад үзэх юм бол онл арга зүй гэдэг нь болохоор одоо гэгэрсэн оюунаар одоо бичигдсэн, тунгаагдсан ийм зүйл болохоор онл арга зүй дээр бол одоо алдаа мадаг юм нь бол байхгүй маа гэж үздэг. Харин бүс нутаг болгон хүмүүс өөр өөрийнх дээр өөрөмшүүлж авах. Энэ л хамгийн чухал. Одоо жишээлбэл бид нэг хэсэг ногоон цай сайн гэж тэгж ярьсан тийм ээ. Мэдээж ногоон цай бол сайн. Энийг одоо шинэ хичээлийн аваад үзэхэд антиоксидант чанар маш өндөртэй байна, сайн байна гэж судалсан. Харин ногоон чанарын өөрөө бэлэг чанарын хувьд аваад үзэхээр өөрөө сэрүүн мөн чанартай аваад идэх. Тэгвэл сэрүүн мөн чанартай зүйлүүдийг удаан уугаад тэн дундаа одоо энэ сэрүүний уйлралт уугаадах юм бол хүний бие махбодыг сэрүүтчлээ гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр бас жоохон тохиромжгүй. Тэгвэл хизээ уух вөхөр дулааны уйлралт тийм ээ. Ингээд уугаад явах нь юм зүг байх жишээтэй. Халуун ногоог бид нэр халуун юмчаа халуун мөн чанартай гэж ойлгуул бас хиндүүрэл. Энэ өөрөө бас сэрүүн мөн чанартай. Халуун оронд одоо байгаа хүмүүс яагаад тэр халуун ногоог хийдэг вөхөр тэр халууны мөн чанарыг дотоод тэнцвэрийг хадгалахын тулд сэрүүн мөн чанартай буюу энэ халуун ногоонуудыг түлхүү иддэг байх жишээтэй. Тэгэхээр энэ онл арга зүйдээр суурьсан Монгол ухааныг одоо дэлхийн аль ч юм дээр хэрэгж болно. Хамгийн гол нь тэрийг тэнцвэржүүлэх тэр тохируулгыг хийдэг нь хэн бэ гэхээр нөгөө мэрэгчлэтнүүд, эмч нар маань тэр тохируулгыг л хийнэ гэсэн үг. Тий. За одоо Монгол уламжлалт хангаах ухааны суурь нь эм тан одоо манай хөрсөнд ургаж байгаа. Одоо шидтэй, шимтэй ургамлууд байна. Бид нар ч гэсэн одоо би хүртэл тийм ээ шархны шар цэцэг гээл мэдж байна. Тэгснээ бас сүд өвсийг гидсэн дуул сайн 5 салааг одоо хатаагаал цайндаа ингээл өрүүлэл хийгээл хандлагч байд юм уу иймэрхүү аргуудыг бас мэдээд байна. Энэ аргуудыг одоо ингээд уламжлалт хангаах ухааныг дэлгэрүүлэхдээ хүмүүст яг энэ өвс ургамал тэнд ургадаг ийм гарцтай ийм ургамлыг ийм тунгаар ийм найруулж ингэж хийгээд удгиймаа гэж заах юм уу? Эсвэл цаагаараа тийм ээ ийм ургамлууд ер нь тийм юмд сайн шүү хэрглэж байгаарэ гэдэг утгаар нь дэлгэрүүлэх үү? Тий. Тэгэхээр ургамал бол өөрөө маш их өндөр биологийн идэвхт нэгдүүдийг агуулдаг. Ургамал бол болгон өөр. Тэн дундаа Монголын газар нутгийнх бас их онцлог юм байна. Яагаад гэвэл одоо бид нар хасах төчийг мэдэрч гэж штэ тийм ээ. Зундаа болохоор нэмэх төчийг мэдэрдэг. Ингээд хэлбэлцлэр ярих юм бол 80 хэмийн ийм хэлбэлцэлд байгалийн шалгарлыг давж гарна гэдэг маань өөрөө биологи ургамлын хувьд бол хамгийн шимэн болчдөг юм байна.
хүний хувьд ч гэсэн маш их одоо биологийн хувьд байгалийн шалгарлыг гараад ирдэг ийм одоо тогтолцоод явдаг юм байна л. Тэр утгаараа бол Монгол одоо нутагт ургаж байгаа ургамлуудын одоо хүч чадал их өндөртэй байна гэж гардаг. Тэгээд одоо би зүгээр сонирхолтой хэлэхэд одоо монголч нөгөө хунчрын бас ингээд тармилжуулалт явдаг болцсон. Тэдний ингээд судалгаа хийгээд үзэхэд одоо хунчир гэдэг зүйлийг бол өмнөд хөрш маань тармилжуулдаг. Дэлхийн зах зээлийн хамгийн том юг нь өмнөд хөрш одоо хангадаг байх жишээтэй. Гэхдээ яг ингээд биологийн тогтолцоодыг аваад үзэхээр нарийн судлаад үзэхээр Монгол одоо зэрлэгээрээ ургаж байгаа болоод тармилжуулж байгаа энэ хунчир жишээлбэл биологийн идэвх чанар маш өндөр байж байгаа жишээтэй. Тэгэхээр энд юу гэлээ тэгэхээр хунчир сайн боловч Монголд ургаж байгаа юмнууд нь огшим юм байна. Өөр эмийн ургамал сайн боловч Монголд байж байгаа зүйл нь огшим юм байна. А гэхдээ энэ дэр нэг зүйлийг ингээд сайн гिचгээр манайхан одоо ингээд туушилчдаг. За тэгвэл бидний сайн ингээд ковидын үед бид нар ман 4 норв 7 гэл ингээл юмнууд тангуудыг уулаа штэ тий ач холбогдлыг ойлголоо. Тэгвэл ман 4 гэдэг чинь дотроо 4 найрлагатай, ургамлын найрлагатай. Болохоор ман 4 гэж. Норв 7 гэдэг чинь энэ дэр нь дахиад 10 баруун жирүү гэдэг юм нэлээд норв 7 болчихж байгаа. Тэгэхээр энийг яагаад зүгээр одоо санамсаргүйгээр энэ 4 найрлагыг гаргаагүй. Хоорондын тэр махбодуудын зохилдлого энэ юмуудын бүгдийг тооцож үзээд энэ дэр чинь жорг гэдэг юм гаргаж байгаа. Тийм болохоор тан гэдэг нэг эм тан гэдэг нэг өөр ургамлаараа дангаараа байна гэдэг нь бас нэг өөр. Тэгэхээр бас аливаа ямиг сайн гэд тууширч болохгүй. Ямиг хүн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд тэрийгэ дадуулах хэрэгтэй. Өөрөө хэрвээ үнэхээр мэдэхгүй л мэрэгжлийн хүмүүсийн заавар зөвлөмжийн дагуу авахгүй бол сайн гэсэн болгоныг одоо явах юм бол бас эргээ тэр нь бол хортой. Одоо манайхан сайн гээл тийм ургамал ургадаг энэ сайн шүү гэж хэлжүүл самар түүдэг шиг юм болчихоо дээ гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээ өөртөө байгалаараа ургаж явах юм чинь тармил болчихоо дээ гэсэн бас айдас байгаад байдаг. Одоо ургамлууд тангаа бэлтгэхдээ жишээ нь одоо энэ том үйлдвэрүүд гэдэг юм уу, эмнэлгүүд ч юм уу тийм эмчнэр маань яаж авдаг бол хэрвээ хин нэгний толгойд тэ за угаасаа л манай Монгол уламжлалт дангаа ухаан сүрхийн эмчин энэ эдгэндээ гэсэн итгэл үнэмшил байгаад түүнийг хэрэглэх гэж байгаа бол түүх аргаас нь та нэг хөнгөн наад захын мэдлэг өгч болох уу? Тийм зүгээр ургамлыг түүх аргад яах юм илүү ойлгуулахын тулд зүгээр энгийн ард бид нар ингэдэг штэ. Яг наадмын үеэр л гүзээлжих нь ингээл унаал яг гой болж хэлдэг шүү дээ тийм ээ. Яг тэр үедэнд гүзээлжихний явах юм бол хамгийн зөв одоо цаг нь байдаг тийм ээ. Жохон яачих юм бол өөрөө унтсан байж идэг шүү дээ. Нэг 7 хоногийн дараа хэд л унтсан байдаг. Тэгэхээр энэ ургамлууд болгон өөр юм болдог. Яг нөгөө шимэн үүсдэг юм үедтэй. Тэгэхээр энийг яг нөгөө энэ ургамлыг судалдаг номын үтсэн энэ хүмүүс нь тухайн яг цаг үед нь одоо уулын ингэр байх юм бол хизэн түүхийн, уулын араас нь байх юм бол хизэн түүхийн, аль ургамлын яах ингээд бүгд нарийн дэгж хаягтай. За тэр битгийх л байгаль дэлхийгээс энэ ургамлыг бас авж байгаа гэдэг утгаар маш их хүндэтгэлтэй. Буцаагаад нөгөө лус савдагтайгаа бас одоо өргөлөө айрлаач гэдэг тийм бас зан үлийн юмнууд хүртэл бас байдаг. Ингээд яваад ирэхээр энэ зүйлүүд маань өөрөө одоо ганцхан одоо нэг юм ургамал биологийн гэхээс илүүтэйгээр маш тийм одоо шидтэй гэх юм альва юм чинь нэг юм зөв юмнууд нь зөв замаараа ингээд олон талын юмнууд нөхцөл бүрдээд ирэхээр маш их тус болдог шүү дээ тий. Тэгэхээр энэ ургамлын одоо иж шид гэдэг бол бас энэ олон талын юмнуудаас бүрлдэж явдаг. За тэгээд нарийн ярих юм бол нэг мал бурхны одоо ажилтнууд хурал номоор нь хурдаг ч гэдэг юм ингээд олон юмнуудын үндэстэй байдаг болохоор энд бол амьттай байна л гэж би бол зүгээр энгийнээр хэлэх юм бол тэгж боддог шүү дээ бол. Тэгэхээр дураараа очиол сайн гээл хамаас холиод утгаал угаал гэж бас болохгүй. Бас болохгүй. Тий, одоо бид нар бол мэдээж яг уламжлал цайнд ордог, энгийн өдөр тутмын хэрэглээнд ордог юмнууд бол байна шүү дээ, тийм ээ. Одоо нохоо ошгоо бид нар яхад хатаагаад, нунтаглаад, тэгээд цайтайгаа баяжуулаад хэрэглэдэг байх жишээтэй. Тэгэхээр нөгөө энгийн өдөр тутмын юмдаа баяжуулж хэрэглэдэг юмнуудаа бид нар одоо сайхан хэрэглээд явах нь хэрэгтэй. Гэхдээ бас зарим нэг юмнуудыг сайн гээд яг нь одоо сая хэсэгэн жилийн өмнө тэргүүр жиргэрүү гэдэг нэг ургамлын талаар чи ингээд үндсээр нь хөрснөөс нь бүгдийг нь хуулаад тэгээд урагшаа эдийн засгийн сонирхлоор одоо гаргаж байгаа баригдаж байна гэж мэдээлүүд явсан. Үндстэй нь хуулаад авсан юм эргэж нахин сэрэхгүй. Тэгэхээр энэ бол эдийн засаг харах юм бол маш их буруу зам руугаа ороод бид нар өөрсдөө энэ байгаль дэлхийг одоо уул уурхай гэж яриад идгээс илүүтэйгээр бид нар хамгийн бүр шимтэй юмнуудаа эргэж одоо байнгын төлждөг юмгаа бид нар үндэстэй нь ухаад явчих юм бол энэ бол маш том алдаа, маш том одоо
нүгэл болно. Тийм. За Монгол ардын уламжлалт энэ ангаа ухаанаа хөгжүүлэхэд судалгаа шинжилгээнүүд эрэл сурал үргэлжилсээр байгаа болов уу гэж бодож байна. 30-аад онд одоо нөгөө мэддэг чаддаг байсан хүмүүс нь ингээл бөөнөрөө гів гинтэл байхгүй болсон. Түүнийг олж цуглуулах ажлууд өдий болтол үргэлжилсэн байгаа. Одоо танд тийм ээ магадгүй судалж байгаа араас нь эрэл сурал болж байгаа нутаг усаар явж байгаа жишээнүүд байна уу? Тэр үед нэг энэ өвчнийг ч юм уу те ингэж ангаадаг байсан гинлээ. Нэг тийм мэд чидтэй ийм эмийн ургамал байсан гинлээ. Энийг ингээд найруулчвал энэ бүтэц яг ингээд болох гээд байна гэд хайж байгаа юм байна уу? Яг хөө миний хувьд залуу эмчийн хувьд бол талын юм сонирхол хараал ингээл явж байгаа. Тэгээд энэ дээр бол уламжлалт ангаа ухааныг бас сая ургамалтай бас холбоод хэлэхэд орчин цагийн үед яаж хөгжих вэ гэхээр орчин цагийн ангаа ухаан бол нотлохын суурилж байна. Дэлхийн нийт тэрийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр тэр хилэнд нь буюу одоо биднэрт байдаг энэ хуучны олон мянган жор, олон мянган одоо энэ эмт ургамлуудаа орчин цагийн ангаа ухааны судалгааны арга аргачлалаар судлаад тэрнийхээ үйлдэл болоод биологийн одоо нэгдлүүдийн тогтоогоод хүний эрүүл мэндэд ингэж нөлөөлж байна гэдгийг клиник судалгаагаа игээд ингээ гаргаад хөгжүүлээд их юм бол энэ бол яг уламжлалт ангаа ухааны хамгийн том хөгжил. Энийн нэг жишээг би хэлмээр байна. 2015 оны одоо Нобелийн шагнал тэн дундаа одоо ангаа ухаан физиологийн салбарт өмнөд хөршийн эрдэмтэн одоо шалгарсан Нобелийн шагналыг авч ирсэн. Тэр ямар одоо судалгаагаар авч ирсэн бэхээр Chinese medicine буюу хятадын одоо уламжлалт ангаа ухааны судар дээр байсан судрын жаргуудыг судлаад тэрнийхээ одоо биологийн техникдлүүдийг тодруулж гаргаж ирээд за тэр нь болохоор одоо энэ халуун хумхаа гэж одоо халуун орнуудад байдаг энэ шумуулаар дамжиж байгаа маш их олон хүний амь насыг авдаг энэ одоо халдварт өвчин байна шүү дээ тийм ээ. Энэ малария гэж энэ өвчний эмчилгээний аргыг тэр хуучны Chinese medicine-ийн судар дээрээс одоо тэр жорыг одоогийн орчин цагийн шинжилгээ ухаанд нээлт болгоод гаргаад ирсэн. Тэрийг дэлхийн нийт хүлээж авлаа, хүлээн зөвшөөрлөө Нобелийн шагналыг өгсөн. Тэгэхээр Монголын ангаа ухаанд ч гэсэн ийм Нобелийн шагнал авахаар ийм одоо өв соёл одоо энэ жорууд нь бүгд байж байгаа. Харин одоо энэ цаг үед ирээдүйн цаг үед энийг л бид нар яг тэр одоо арга аргачлалаар нь судлаа тогтоогоо дэлхийд таниулах юм бол энд бол Нобелийн шагнал болоод цаашаа дэлхийд түүх том юмнууд нь энд л байна гэж хараад байгаа. Одоо энэ уламжлалт ангаа ухаанаар сургаж байгаа 80 яг энэ ажиллаж байгаа 80 гаруй эмнэлэг байна гин. За эмч мэргэжилтэн бэлтгэж байгаа 6 ихтэйд сургууль эмийн 6 бас эмийн үйлдвэр байна гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр яг энэ уламжлалт ангаа ухааны эмнэлгүүдийн бодлого нь тийм ээ яг нэг байгаа юу? Энэ судраас үүдэлтэй одоо нэг ийм салбар юмаа гэдэг шиг юм байгаа юу? Эсвэл энэ хүний судалгааны нэг өөр байгаад энэ оюутнуудтай өөр юм заагаад нөгөө их сургууль одоо өөр хүн байгаад өөр зааж гинүү? Тэг яг энэ дээр бол эмчилгээний онол арга зүй бол бүгд нэг. Мэдээж тухайн эмч өөрийн туршлага, өөрийн арга барил жоохон өөр байхыг бол үгүйсэхгүй. Тэгээд энэ эмч нарыг бэлдэж байгаа энэ зүйл хамгийн чухал байна гэдэг одоо энэ уламжлалт ангаа ухааны улсын болон хувийн хвшлийн сургуулиуд бүгд ингээд нэгдээд энэ дээрээ одоо програм одоо хөтөлбөрөө болоод нэгтгээд яг ийм одоо нэгдсэн стандарттай явна гэдэг дээр болоод тогтоод тэр нь одоо ингээд хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр нэг сургуульд нь нэг өөр онол арга зүй заагаад нэг сургуульд нь өөр арга зүй заагаад явах бол одоо боломжгүй. Тийм болохоор энэ зүйл дээр мэдээж одоо сургуулийн хөтөлбөрийн хувьд бол жоохон зөрүүтэй юмнууд байсан. Одоо эднийг бүгдийг нэгтгэх гээд одоо ингээд нэг одоо шугамд оруулаад явж байгаа ийм л цаг үе байгаа гэсэн үг. Сая та ярилцлага эхлэхээс өмнө засгийн газраас тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн гэж ярьж байсан шүү дээ. Тэр үүрэг даалгаврууд тодруулж хэлвэл ямар үүрэг даалгаврууд байгаа бол? Тэр ерөнхийлөгчийн зарилгын юм дээр бол мэдээж хамгийн гол нь одоо хүний нөөцийн асуудал байна. Хүний нөөц буюу энэ одоо уламжлалт ангаа ухааны их хэмжээд одоо яг одоо зөв зөвхөстэй харьцаатай бэлдэх, одоо совилогчийг бэлдэх, ингээ бэлдэхтэй чанартай боловсон хүчин болгож гаргах, энэ дотооддоо ажиллах болоод гадаад зах зээлд ажиллах энэ хүний нөөцийн асуудал. Хоёрт нь бол мэдээж энэ дээр бол эмнэлгийн тогтолцооныгаа одоо чанагчуулах. Тэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын тулд мэдээж энэ эдийн засгийн одоо эрүүл мэндийн эдийн засгийн одоо санхүүжилтийн тогтолцоогоо энэ уламжлалт ангаа ухааныгаа яг энэ одоо өрний ангаа ухаантайгаа зэрэгцүүлж хөгжүүлэх. Тэрхийн тухайд бол гол нь энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд зөв оруулах. Тэгэхгүй бол өмнө цаг үед ямар хандлагаар явж ирсэн бэхээр одоо нэг тал нь өрмийн, нэг тал нь хос минь гэдэг шиг тийм ээ. Яг ингээд за мэдээж
өрний ангаах ухаан буюу одоо яг эмнэлгийн одоо явж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд дээр илүү их мөнгө төсөө яваад идэг. Тэр нь юун дээр яваад идэг вөхөр өвдцсний дараах бодлого дээр хамгийн өмнө яваад идэг. Тэгвэл эн чинь дэлхийн нийтээр өвдөхөөс өмнөх асуудал дээр анхаарах нь чухал биш тэгээд идэг. Өвдөхөөс өмнөх асуудал дээр хамгийн ойр байгаад идэх нь болохоор уламжлал ангаах ухаан байгаад идэг. Өвдсний дараах дээр ч гэсэн байгаа. Гэтэл энэ дээр нөгөө аливаа эмчийн хөгжихдээ бас энэ эдийн засгийн хөшүүрэг нь байх хэрэгтэй. Гэтэл нөгөө эмнэлгийн одоо даатгуулагч нар маань уламжлалтын эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй гэхээр тэд нар жоохон хязгаарлагдмал болчиход идэг. Энэ зүйлүүдийг одоо тэгштгэж өгөх чухлаа гэдгийг бас тэр юм дээр гарч ирж байгаа. За тэгээд төрөний инженер бол одоо энэ орчин цагийн юм дээр аливаа техник технологитой хөгжиж байна. Тэр нөгөө их хөгжлийн асуудлууд, технологийн асуудлууд энэ зүйлүүдийг ингээд сайжруулад явах. Цаашлаад энэ өв соёлоор дамжуулаад эрүүл мэндийн аялал жуулчлалыг яг мөнгөн урсгалаа буцаагаад татах энэ зүйлүүдийг бол илүү бас онцгойлж авч утсан гэсэн. Ангаах ухааныг хөгжүүлж яхад иргэдийн талаас буруу ташаа ойлголттой яг энэ нэг үзлийг энэ нэг ойлголтыг залруулчих гэсэн ийм ойлголт байна уу? Нөгөө талаас мэрэгжилтнүүд байдаг юм уу? Эсвэл нөгөө талаасаа тийм ээ бас нэг буруу ойлголт түгээгээд байгаа тийм нэг хэсэг юу юм байна уу? Энийг нуулгүй хэлэхэд байдаг гэдгийг би эмч болсныхаа дараа би бол өөрөө өрний чиглэлээр анх сураад эмч болоод дараа нь өөрөө одоо ингээ хичээгээд уламжлалтыг бас сонирхоо судлаад өөрийгөө хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр яг нөгөө онл арга зүйн өөр болохоор нэг нэгнийхээ үүсгэх гэдэг нэг тийм одоо хандлагууд байдаг. Эмчнэр одоо жишээлбэл өрний эмч за уламжлалынх ингэж одоо энэ ч хараа боломжгүй ингэнэ гэж юу байдгийг. Нөгөө талаас нь болохоор ийм байдаг юм гэд ингээд идэг. Тэгэхээр нөгөө энэ дээрээ сундслээд одоо яг орчин цагийн одоо өрний чиглэлээр гэх юм да тийм ээ Европ чиглэлээр төгсөж байгаа эмчнэрийнхээ сургалтын хөтөлбөр дээр хүртэл уламжлал ангаах ухааны онл арга зүйн хичээлийг үзээд одоо төгсөөд гарахт нь үздгээр бас хөтөлбөрийг хүртэл одоо боловсруулаад оруулж ингээд одоо ойлголцын зөрүүг нь одоо засгаад байна шүү дээ тийм ээ ингээд явж байна нэг талаасаа. Нөгөө талаасаа ард иргэдийн дунд зарим нэг цөөн одоо хандлага байдаг нь болохоор түрүүнээс нөгөө соёлын одоо нөлөөгөөр буруу ойлгогдсон зүйлүүд бас ингээд явах гээд байдаг. Энэ уламжлалт ангаах ухаан гэдэг чинь зөвхөн нөгөө төрөний ардын талаас нь ганцхан харах гээд байдаг. Гэтэл энэ чинь өөрөө олон мянган жилийн одоо түүхэн хөгжлөө даваад ирсэн, хөгжөөд ирсэн, онл арга зүйтэй системчлсэн ийм одоо өв соёл дээр суулгаад ирсэн том одоо юм байгаад идэг. Тэгэхээр энэ зүйлүүдээр энэ мэдлэгийн зөрөө, ойлгоцын зөрөг гаргахын тулд мэдээж л нөгөө соён гэгэрлийн л ажлууд их хэрэгтэй гэж би хувьдаа хардаг. Уламжлалт ангаах ухаанд зүү тавина, бомб тавина гэдэг байдаг штэ. Энэ би өөр шинжилгээ ухаантай холиод байна уу? Яг манай уламжлалт ангаах ухаанд бомб тавих, барай хийх, зүү тавих гэсэн уламжлал байна уу? За яг зүү таних зүү одоо аргачлалын юмнууд бол илүү Chinese medicine дээр илүү суурилж илүү хөгжсөн. Тэгээд эндээсээ манайхан мэдээж бас энийг хөгжүүлээд өөрөмшүүлээд аваад зүү тавих аргачлалууд явж. Монгол яг ангаах ухаанд илүү их ингээд дэлхийд хамгийн гол хөгжлийг авч явсан болохоор энэ хануур төөнүүрийн одоо аргачлал нь илүү. Яагаад жишээлбэл хануурын төөнүүрийн жишээлүүд дээр аваад үзэх юм бол төөнүүр гэдгийг Монголд илүү их сайн хөгжөөд бусад одоо энэ одоо Азийн орнуудаа энэ соёлоо түгээжсэн юм бэхээр Монгол өөрөө энэ хүүтэн сэрүүний бүс нутаг. Тэгэхээр нэг хүүтэн сэрүүндээ болохоор бидний одоо уламжлалтаар ярих юм бол нэг хүүтнийхээ харивдах, хүүтний одоо чанартай одоо бэлэг чанартай өвчлүүд их өвддөг. Тэмдэж бид нар нөгөө өвөл болохоор бөөр шээсний замын өвчлүүд их хэсдэг, бөөрийн өвчлүүд их хэсдэг. Тэгээ энэ зүйлүүд чинь нөгөө арга бэлэг буюу одоо халуун хүүтний одоо энэ аргачлалаар нь ярих юм бол хүүтэнд бол нөгөө төөн тавих тэр бэлчрүүд дээр нь төөнж өгснөөрөө буцаага тэрийг одоо тэгштгэж өгдөг аргачлал нь Монголд илүү одоо түлхүү хөгжөө тэрийг одоо цаашаа ингээ хөгжижсэн байх жишээд. Жишээлбэл түрүүн хэлсэн нөгөө Ведээс дамжсан аюрведийн жишээлбэл эмчилгээний арга техниктэр бол төөнөр төдийлөн бага хөгжсөн байх жишээ. Тэнд бол халуун бүс нутгийн оронд тэгж нөгөө халуун чанартайгаар яваад харгачлал нь харьцангуй бага байх жишээтэй. Тэгэхээр нөгөө тэр том онл арга зүйгийг улс орон болгон өөр өөрийнхөө хөгжүүлээд тэндээс ихдээ нэг нэгнээсээ одоо мэдээлэл солилцоод арга туршлагаа хөгжүүлээд явж байгаа юм л зүйл. Та өөрөө цахим эмч подкасттай анзаараад хахад ихэвчлэн одоо Европ эмч шинжилгээ ухаан талаасаа энэ уламжлалт ангаах ухаан талаас эмчнэр түлхүү ороод ах шиг харагдаад байна. Олон эмчнэр дотроос одоо нийтлэг хэлж байгаа
түгээмэл бэрхшээл нь юу байна? Одоо өвчлөл гээл тэгэхэд сэтгэхүйтэй холбоотой ч байж болно. Тэгээ энэ тал руугаа л алдаад байна гэж давхцаад байгаа санаанууд байна уу? Яг зөв. Одоо давхцаад байгаа санаа бол бид нар сэтгэлийн эрүүл мэндийн асуудал ерөөсөө бүгд давхцаж байна. Би одоо орчин цагийн эмчнэртэйгээж ярилцж байна, уламжлалтын эмчнэртэйгээж ярилцж байна. Буддийн гүн ухааны одоо багш одоо ламартайж бас ярилцж байна. Ингээд энэ дээр яхад ерөөсөө бүх зүйл сэтгэлийн эрүүл мэндийн асуудал, нөгөө стресс, бухимдал, ганцаардал тийм ингээд энэ одоо сэтгэл түгшгэх эмгэг энээс хамаараа цаашлаад ярих юм бол нөгөө нойргуудлын асуудал, нөгөө таргалтын асуудлууд ч гэдэг юм. Энэ бүх юм чинь өөрөө анхдагч нь ерөөс сэтгэл. Тэгэхээр сэтгэлгээд ингээд аваад үзэхээр бид нар аливаа юмыг яг өөрийн сэтгэл бүх юмыг нийцүүлэхээс л одоо хамаг алдаа гараад байна гэж харагдав. Тэгэхээр одоо хүн хоорондын харилцаан дээр ч тэр нэгнийгээ яг ингээд нөгөө байгаагаар нь хүлээд авахаас илүүтэйгээр минийх зөв энэ хүний хэлээд байгаа буруу гэд. Тэгээ яг өөрийнхөө үзэл бодлуудыг аливаа хүнд ингээд тулгадаг. Өөрийнхөө бодсон сансан юмудыг тулгадаг. Тэр хүн мэдээж бас нэг өөрийн үзэл бодол. Энэ болгон дээрээс ингээд хүний хоорондын харилцаанаас болоод зүгээр харилцаа талаас нь ярихад ийм зөрчлүүд үүсээд энэ дээрээсээ энэ харилцаа чинь нөгөө хосын харилцаа ч байж болно. Ах дүүсийн харилцаа, амраг саатан ажлын ч гэдэг юм ингээд олон төрлийн харилцаан дээрээс энэ нөгөө би гэсэн байр сууриасаа бүгд хамтдагаас болж эхний одоо шалтгаан гарч ирж байгаа. Тэгээд ирэхээр дараагийн нөгөө сэтгэл хямрах, сэтгэл одоо хөдлөлүүд энэ зүйлүүдээс үүдэн. Тэгээд энэ нь бол нарийн дээр ярих юм бол цаашаага яг үндсэндээ одоо өвчний их суурьуд болж идэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нэхэр альва юмыг байгаагаар нь л хүлээгээд авчих. Заавал ч миний одоо туйлын хүн байх албагүй. Миний одоо бүх юм минийх зөв байх албагүй шүү дээ. Магадгүй зарим тохиолдолд тэр хүний одоо буруу минийх зөв байсан ч гэсэн нэг удаадаа тэрийг одоо ууж сэтгэлээр хүлээгээд авчдаг. Тийм нөгөө сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн одоо энэ орон зайгаа бид нар сайхан тэлээд өгөх юм бол энэ өвчлөл гэдэг зүйл чинь бас тэрийг дагаад буурна. Тэгхгүйгээс бол дээрээс л энэ альва сая ингээл айхтар хэрэгүүд хүртэл гарч ийн штэ. Сэтгцтэй холбоотой л өвчлөлүүд, сэтгцтэй холбоотой л асуудлууд. Тэгэхээр энэ зүйлүүдийг ойлгохын тулд бид нар бас нөгөө сэтгэлээ тань мэдхийн тулд жоохон ч гэсэн өнгөж харах юм хэрэгтэй гэсэн. Уламжлалт хангаа ухааныг судлаад та сая бас хэлсэндээ сэтгэл судлалын курс Монгол уламжлалт төгссөн гэсэн үү? Юу гэсэн бэ? Тэгэхээр одоо манай энэ Европ тал руугаа сэтгэл засалж сэтгэл зүйчэд гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын уламжлалт Европ эмчилгээ нь шинжилгээ ухааны юм шүү гэдэг шиг сэтгэл заслын хувьд бас нэг ялгаатай тал байгаа байна уу? Тийм. Яг одоо ингээд орчин цагийн хангаа ухаан тэн дундаа одоо психологийн одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаан гол төлөөллүүдээс нь ярих юм бол Sigmund Freud-ийн онолууд байна тийм ээ. Тэгээ одоо бид нэр одоо Тимний Трамптай, Ивний Трамп гэл гимтэлтэй гэл ингээ яриад байна шүү дээ. Тэр онолоор бол юу гэж үзээд нөхөр аливаа асуудлууд бидний хүүхэд байх үед төлөвшдөг юм байна. Хүүхэд байхдаа одоо хайр халамжаар дутах, хүүхэд байхдаа хүчирхийл дүртэж исэн, хүүхэд байхдаа гадуурхагдж исэн. Энэ үеүүдэд хүний сэтгэл эхлээд энэ ухамсарын төвшин ажилтдаг. Ухамсарын төвшин ажиллахаас гадна тэр цаана ухамсаргүй төвшин аливаа юм ийм хамгаалтуудыг хийж идэг. Ингээд тэнд нөгөө эмзэг байдлын юмнуудаа тэр цаана нэг юм хаалттай хаалганд очиод нуучдаг, дарчдаг. Тэрийг мэдхийг хүсдэггүй, харахыг хүсдэггүй тийм юмнуудаа ингээд нуучдаг гэж үздэг. Зөвхөн ингээр би тайлбарлах гэж хичээж байгаа юм ш. Ингээд ирэхээр тэр хаалттай хаалганы цаана байгаа далд ухамсарын мэдээллүүд одоо бие хүн болоод төлөвшөөд ирэх үед одоо ил ухамсарт нь нөлөөлдөг. Аливаа зүйлд хандах хандлага тий юмд хандах хандлага, бусдтай харьцах, ажил амьдрал дээр бүх юмд нь тэр юмнууд нөлөөлөд идэх гэж үздэг. Тэгээд тэр нь ингээд нөгөө одоо өвчлөл болоод энэ амьдралын чанартай шууд холбогддог гэж үздэг. Тэгэхээр нөгөө яг энэ онлоор нь үзэх юм бол миний зүгээр анзаарч харж байгаагаар энэ онлоор зөвлөмжүүд одоо сэтгэл судлаач нар ингээд сайхан зөвлөгөөнүүд өгж гин ингээд ярил. Энэ бол аливаа зүйлийг одоо ч халуурцсан байгаа хүн дээр халуун буруулах юм өгөөд одоо бүр намдахгүй бол өвчин намдах лагаарч гэдэг юм уу ингээд халууныг буруулчихж байгаа л арга байна да гэж би бол хувьдаа харддаг. Тэрний цаана шалтгаан нөхцөл нь байж л байгаа. Шалтгаан нөхцөл байгаа тэгвэл хоолоо идэлцсэн байхад тэр эдээ арилахгүй бол нэг хэсэг хугацаанд дахиад халуурдаг. Тэгэхээр тэр шалтгаан нөхцөлийг одоо эмчлэх хэцүүлнэ хаана байгаа нэхэр бас нөгөө буддийн ухаанд байгаад. Буддийн ухаанд бол энэ одоо бидний сэтгэлийн үзэгдлүүдийг бол аль юм нь бол мунхгаас үүсэлтэй юм. Түрүүн хэлээд байгаа нөгөө би гэсэн энэ зүйлүүд үүсэлтэй байна гэдэг ингээд арай
гүн одоо тэр хаалттай хаалганы цаана байгаа бүр гүн төвшөнд нь арай судлаад нэг. Тэгэхээр аль алийг нь бол өгөөсгөж ерөөсөө болохгүй. Би бол өгөөсгөл тал дээр ерөөсөө байдаггүй. Алийг аваа эмиг хүн аль талаас нь судлаад тэгээд тэр зүйлүүдийг цаг үед нь яаж хэрэгжүүлж авч явах вэ гэдэг дээр л одоо хүмүүстэй зөвлөд явах бол эмчийн ур чадварын асуудал гэж би боддог. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын ярилцах цаг их төгссөн байна. Та яг энэ ерөнхийлөгчийн зарлагтай холбоотой ардын уламжлалт хангах ухаанаа хөгжүүлэх тухай ярина. За энэ подкастт нэг орохоор нэг энэ эсхийг л ярих хэрэгтэй шүү. Үнийг мартчихгүй дээ гэсэн агуулгууд байна уу? Яг үнэ. Ерөнхийлөгчийн бас ингээд санаачлаад хэрэгжүүлж байгаа эрүүл Монгол хүн гэдэг хөтөлбөр байгаа шүү дээ, тийм ээ. Би тэрэн дээр бас ингээд боддгийн эрүүл Монгол хүн гэдгийг өөрөө зүгээр ингээд дотроо бодоод задлан шинжилж байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл гэдгийг юу гэж үзэх юм бэ гэхээр хүн бие махбод болоод сэтгэлийн хувьд эрүүл байх. Энийг бол эрүүл гэж үзнэ. За тэгвэл Монгол гэдэг үг нь шүү дээ, тийм ээ. Монгол гэдэгт нөгөө бидний өв соёл, түүх, энэ зүйлчин байгаад. Тэгэхээр энийгээ бид нэр одоо сайн мэдээд энийгээ маш сайн түгээн дэлгэрүүлэх, цаашлаа дэлхийд түгэх энэ эрүүл Монгол гэдгийг ас. Тэгээ мэдээж хүн гэдэгт нь бол ёс суртахуунтай, ёс зүйтэй, энэрх сэтгэлтэй ийм хүн байх. Ингэж чадах юм л нөгөө эрүүл Монгол хүн гэдэг юм байх юм бол энэ бол өөрөө одоо хамгийн чухал юм байна. Тэгээ тэрний одоо бас нэг хийгдэж байгаа том ажил нь бол саяны уламжлалт хангах ухааныг одоо сэргээн хөгжүүлэх одоо тухай зарлиг гаргасан бол энэтэйгээ бас холбогдож байна удаа л гэж би бас харж байгаа. Тэгээд бас их баяртай, талархалтай хүлээж авч байгаа. За танд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр сонсогчдоо Хөгцөнгө радио хөтөж подкастын өнөөдрийн зочин их эмч Баяр Бямб байлаа. Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн зарлагтай холбоотой уламжлалт хангах ухааныг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, зөв сурталчлах тал дээр зарлиг гарсантай холбоотой эмчийн одоо хийж байгаа үйл хэрэг болоод үзэл бодлын зөвлөгөөнүүдийн хүлээн авч сонслоо. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.